За хоёрдугаарх нь тэтгэх ёсыг төвчлэн хурааж үзэх хоёр нь. За тэтгэх ёс бодиттой ба тэтгэх ёс хоёроор тэтгэх хэрэгтэй учир шалтгаан, хоёроор тэтгэх учир шалтгаан гэсэн үг тийм ээ. Тэтгэх ёс хоёроор тэтгэх хэрэгтэй учир шалтгаан анханд нь 2 гэж. Төвийн бодиттой ямар мэт үлдэх, хөв засарт нь ямар мэт үлдэх, анханд нь 3 барилдах бодиттой шүтээ, сүүлд нь ямар мэт үлдэхээ гэсэн үг тийм ээ. За тэгээд тэтгэх ёс юу одоо ном үзэх гэсэн үг өстой багшийн шүтлээ шавхан багшийн шүтэх гэсэн ингээ гаргаад гүйцсэн бол одоо ямар байдлаар одоо тэгээд ном бяцлал бүтээл хийх вэ гэдэг нь гарнаа гэсэн үг өстой юм чинь тийм ээ. Тэтгэх ёс бодиттой гэдэг нь. За тэгээд ингээ дээр гарсан шавж юу хийсгүүд гараад ирээд анхных нь гэж байгаа. За анхных нь бол одоо журва буюу одоо ном үзхийнхаа одоо барилга буюу найруулга ямархуу байдлаар одоо ном үзэх юм бэ гэдэг нь гарнаа гэсэн үг. За анхных нь барилгын ном 6 бөгөөд гэж жургийн чөлөг гэж ярьдаг тийм ээ. Найруулгын ном ч гэдэг барилгын ном ч гэдэг тийм юмнууд. За энэ дээр одоо ингэ уншаад үзэхлээр товч тодорхой гараад ирнэ. Барилгын ном 6 бөгөөд алтан твтийн цадиг мөний тул гэж Сэрлэмба буюу Дэмжүү болон ачийн багш үстэй тийм ээ. За Монгол бичгээр зарим дээр нь орчуулсан байсан. Тэрний дагуу ингэ явчихад байгаа. Сэрлэмба гэдэг бол. За тэрний төвхтөр юу гэж нэгвэл мөний тул орон башин арчин үлдээд би зарлиг сэтгэлийн шүтэнийг дэлгэж гэж хэлж байна тийм ээ. За дагшин зарлагийн тааллын шүтэнийг дэлгэх гэсэн үг. Бурхны хөсөв бурхны одоо дүр гэсэн үг үстэй тийм ээ. Гүү буюу лагшин. За сүм буюу бурхны ном үстэй тийм ээ. За тааллын гэхлээр ч мэдээ соврог тэргүүтэн ер нь бол сайхан бурхнаа дэлгэнэ л гэсэн үг үстэй тийм ээ. Бурханыхаа дэлгэж. За тэгээ сайхан арчид цэвэрлэнэ гэсэн үг тийм ээ. 8 хамжаа буюу орон башна арчид цэвэрлэх чадвар жайлна буюу арчин үлдэх. За тэгээд дахлыг бол хуурмаггүй бөгөөд за тэгээд одоо үзэсгэлэнтэйгээр бэлдэх, зохиол үзэсгэлэнтэйгээр бэлдэх гэж хэлж байна тийм ээ. За энэ дээр нөө ёожу хуурмаг байхгүй гэдэг тийм ээ. Дахлыг хуурмаггүй гэж юу гэсэн үг вэ? За ямар нэгэн одоо бусдад сайхан гайхуулах ч юм уу, бусдад сайхан харагдах ч юм уу тэр одоо биш ээ гэсэн үг гэдэг тийм ээ. Урдийн нэг төөхөн манган жол бойлоо тийм ээ. Төдийн нэг хүн тийм ээ. Дахил үлдэх гээд тэгээд маргааш баахан хүмүүс ирэндээ би нэг дахлаа нэг сайхан хийчихье гэдэг. Ингээд хүмүүст үзүүлэх гээд дахлаа хийсэн гэдэг. Тэгээд юу үлээ би ч бурхан дахиж буян хураах гэж байгаа бол бусдад сайхан харагдах гэж ингээд хөштэй үн саваацсан гэдэг. Тэгээд ерөөсөө тэр үл дахил хамгийн мундаг болсон гэж хэлдэг тийм. Тэгэхээр хамгийн сайн дахил болсон гэж. Тэгэхээр дахил бэлдэнэ гэдэг нь ямар нэгэн тэр хуурмаг байхгүй, ёожу гэдэг юм байхгүйгээр одоо хийх хэрэгтэй гэж хэлдэг. За тэгээд амар дэвсгэрд буюу одоо тэгшхэн сайхан завил цуудаг юм уу тэгсөөрхөн амар суугаад за шудрахтахж буюу шулуун тэгшхэн сууна гэсэн үг тийм ээ. За завлил буюу хагас завлаад. За хагас завлын бүтэн завил гэх юм уу. За болох явдлаар сууж тийм ээ. Итгэл явуулах, сэтгэлийг үүсгэх, үндслүүгээ магадлан илэрхий нэгдүүлдэ гэж. За итгэл явуулах гэдэг чинь аврал гонч гэсэндээ аврал одуулаад тэгээд одоо бод сэтгэлийг үүсгээд тэгээд одоо намаа үзчих биш тийм ээ. За тэгээд өмнгийн огтургууд агуу их явдал хийгээ гүн үзлийн үндэслэл ам нар ба тийм ээ үндэслэл ам нар ба бурхан бодисодоо хотогтон шарваага барадига зарлиг дагагчлуугаас ил цоглошгүй суу хэмээн санаад чуулганы орныг тугаа гэж юм ээ. Тэгэхээр энэ багшийн юу үзэр гэдэг бяцлахад одоо голдон бурхан багш тэгэл зүрхэнд нь очирдар тэгэл хүмүүс өдрөгээд 3 давхарлаг сүнзэг гэж хэлээд 3 давхарлаг суу тэгээд саний ярьснаар хоёр талд нь нэг агуу явдал болон гүн үзлийн ам гэдэг майдэр нөгөө талд нь манзуушри тэгээд нагвар жона богд тэгээд багт хөмтгүүд ингээд амжилгын багш нар тэгээд ядан борхтууд тэгээд шарваага бардиганаар тэгээд хамгийн доогуур нь ихэд одоо орны идэвхжээс сахиуснууд ингээд суулгаа тэгээд ингээд суулгадаг шиг ийж бодоод өөрийнхөө орондоо одоо бодох хэрэгтэй юм аа. Чуулганы орныг одоо урдаа бодох хэрэгтэй гэсэн үг үстэй тийм ээ. Сайхан завил суугаад орон бэрнээ сайхан бэлдээ сайхан үнэр тимийг
бэлдээд гэсэн үг шүү дээ. За тэгээд мөр үндсэнд төрхийн зохилдох нөхцөл чуулганы хураахыг гээд харьцуулах нөхцөл түүтгэрийгээр л хоёр үгийн бөгөөс мөр машид төрөх бэрх тул хураах арилгахын эсийг хурааж 7 гишүүнээр үндсийг судлах хэрэгтэй байна гэж. Тэгээд мөр буюу одоо гэгэл төрөх мөр, зам мөр төрөхөд бол зохилдох шалтгаан буйны чуулганы хураах хэрэгтэй гэж хэлж байна тийм ээ. Харьцуулах шалтгаан болсон түүтгэрийг арилгах хэрэгтэй. Тэрнийг яаж хийдэг юм бэ? 7 гишүүнээр хийнэ гэж хэлээд байгаа юм. За 7 гишүүн гэж. 7 гишүүн гэхээр жинисүүдийг буюу 7 гишүүнтэд мөргөлч гэж хэлдэг. 7 гишүүнтэд дахилч гэж хэлдэг тийм ээ, яндаг дүн ба. 7 гишүүн л гэж хэлээд тийм да дотор нь мөргөл дахил хэднээс орсон. Тэрийг бол энэ Богдлын ном дээр бол Самдабадар буюу Санжид молом гэж тэр номны эхний хэсгээр 7 гишүүн оруулаад хийцэн байдаг тийм ээ. За тэгээд ингээ явах гэж байна шүү. 7 гишүүнээр үндсийг судлах хэрэгтэй болоо. Түүнд мөргөх гишүүнд 3 үд хамтдаган мөргөлнө гэж тийм ээ. 3 үд гэхээр бие хий сэтгэл уруу хэлж байгаа тийм. Хамтдаган мөргөлийг үлдэхдээ хэрвээ хэдий бүхий жинис үдэг гэж уншдаг тийм ээ. Энэ Самдабадрын ерөөл буюу Санжид